амжилтанд хүрэхийн тулд хамгийн гол одоо хүчин зүйл бол миний зүгээс бодохдоо тууштай байх явдал гэж боддог. Тэгээд тууштай байна гэдэг маань үнэндээ бол маш хэцүү зүйл. Энэ зүйлийг хэн бол амжилтанд хүрэх юм бэ? За энийг ингээ хийгээд үзчихье. Гэт одоо хэн нэг дураадаг ч за эсвэл одоо би энийг одоо тиймэр үнд хийдэг ч юм тийм ээ. Гэтэл одоо тэр нь амжилтгүй бол за энэ болохгүй юм байна. Нэг удаа хийгээл нэг удаа амжилт бол за энэ болохгүй юм байна. Энэ миний хийх зүйл биш байна ч гэдэг. Ингээд одоо болохдоо амархан, бууж өгөхдөө амархан байдаг. 1 сар 2 сар хийгээд тухайн зүйл маань амжилтанд хүрэх үү, алдаанд хүрэх үү гэдгийг хэмжиж чадахгүй. Альва зүйлийг тууштай хийсэн хүн. За ямар нэгэн сургалтыг эхлүүлвэл тэрийг дуусгадаг. Ямар нэгэн ажил хийж гэн тэрийг дуусгадаг. Тэ? Ямар нэгэн зорилго тавьсан бол тэрнийхээ эцэст нь хүрдэг ч гэдэг юм уу. Ийм улсууд эцэст амжилтанд хүрдэгэ гэсэн. Энэ бол амжилтанд хүрэх гол хүчин зүйл юм а гэсэн юм судалгаа гарсан байдгийн байлээ. Тэгээд өнөөдөр миний хэлхийг хүсэж байгаа зүйл ерөөсөө амжилтанд хүрэх гол төлхөр бол тууштай байдал юм а. Тэр бол мэдээж хэцүү. Гэхдээ та чадна оролдоод хичээд үзээрэй.